Би оройн цагаар би амар дэжгүй харагдаад байдаг заяа. Тэгээ өдрийн цагаар ингүүт миний нүүн бүх архисны өө сав миний бүх амьдрал тэгээ яаж хагаад энэ үсээ бас нэг гайгүй малгайтлах юмсууд ингэсэн байгаа болохоор ч юм би бодоагүй нэр байж бол хамгийн дэжгүй дээр харагдаж байна. Тэгээ би өдөр анидаа хоол хийцэн. Тэгээ би анидаа хоол идэж явж байгаа амар сонинд орсон ч бүх гэж саналаа. Яг л найзуудаа та нар надад тулгардаг нэг асуудлыг ойлгох хэрэгтэй. Би дандаа ингэ бүгдийж яваад идэх байхгүй. Тэгээд анаа намайг чи яста өндөр ээж бүгдийж явлаа энэ тэргээд ахна би. Та тэгээ гизээ татаа яваач гэсэн чинь би амар инээдтэй дурсамж саналаа заяа. Яг анаа намайг бити бичлэг дээр яриад гэсэн чинь би ярьчи. Тэгээд би баг байхад ингээ анаатай годомчинд явжсэн сандаг байхгүй гэсэн чинь доороос нэг үеийнх нь охин мохин чи ирж илуудаад гэсэн чинь үгүй таньдаг охин мохин ч байсан юм уу мэдэхгүй. Манай би ч үүд юм ихчтэй шүү дээ. Тэгээ би хоёр гэртээ годомжинд үзсэн чинь манай бага энэ дунд энэ ингэж хэлж байгаа хгүй тэр охин төхөөд ирсэн чинь. Хөөе тэр ирж чинь гизээ тат гэсэн чинь амар. Манай бага энэ амар гизээ бүр гэсэн татаад бүр энэ гэж яваад яа мэдгүй би тийм амар гэрээч юм санджлаа заяа. Гэрээч шүү дээ тэр чи одоо мэдгүй. Гизээ тат гэж юу гэсэн чи вэ? Та нарт инээдтэй санагдахгүй байгаа хэл та. Би нөгөө яг нүдэндээ төсөөлөхөр инээдтэй байгаа тоххой амар. Гизээ татгсан чи гизээ ингэж татж батаас хэлэр. За тэр жоохон юу ч ирчих та. Яг үнийг хэлбэл би өнөөдөр архитэж байна. Тэгээд энэ бүр ус шиг орчлоо сая. Би бүр халаачгүй юм хүмүүсээ. Энэ лимон зүгэн бол нямдтай гэсэн. Тэгээд ямар тааж би 24 цагийн дотор бичлэг хийж байна. Хүмүүсээ та нар надад талархах хэрэгтэй гэхгүй. Яг үнийг хэлвэл би 24 цагийн дотор гэж би одоо бичлэг хийхгүй бас жоох удна. Гэтэ бол 5 сарын сүүл мөлөөр оруулах байх. Эсвэл болвол нөгөөдөр маргааштай ч оруулж магадгүй. Гэтэ ямар ч тач би ойрхон бичлэгийг ингээм амлцсан юм чи өнөөдөр би бичлэгээ оруулъя гэж бодлоо. Тэгээд өөр юу ярих чилаа. Тэгээ би яагаад ч гинт өөрийгөө амар популяр гэдгийг мэдэрлээ. Яа чи би нөгөө нэг чаваас та нөгөө нэг 12 мянган субтай хүмүүс ээжүүд миний муу 4 мянган субч 3900 субч юу юм бэ гэж бодоод байсан. Би гинт бодсон чинь хөө яаж идэм энэ 3900 хүн ингээд чамайг таньжин 3900 хүн ямар их тоо ойлээ гэж бодоод үзсэн чинь oh shit I am popular I am Mongolian superstar гэсэн мэдрэмж авлаа. Тэгээд oh no би ч нэр од юм биш гэдгийг санаад. Тэгээ ямар ч ихэнх бичлэгийг урам зориг бадарлаа. Тэгээд жоохон юм ууцсан болохоор ч юм уу. Тэгээд одоо би удахгүй Монголд очихоор танаас намайг онгоцны буудлын дээр яг нэг олонний танил K-pop-од одоо тэр тэ явдахгүй Монголд ирнэсэн шүү дээ Big Bang. Яг тэрэн шиг хөгтөж авах хэрэгтэй. Балкан заас бариад хөө орилж чадлаа. Гэл тэгээ гарын ус хүмүүсгээ өгөөж гэл энэ тэндээс зураг дараал. Монголын бүх папарацциг дуудах хэрэгтэй. Налахыг босох хоёр их хэрэг дууд гэдэг шиг. Тэгэл би ярилцлага өгөөл хариулмаар байна. Тэгэл өвөө юм намайг портероор тасч авна гэсэн. Тэгэл өвөө мэддэг. Портертаа суугаал өвөө мэддэг юмсэл нисэх рүүгээ яваал гэдэг. Тэгээд нисэх рүү очно гэсэн чинь нэг амар асуудалтай юмнууд гарч ирээд тийм хүмүүсээ би одоо нисгтээ өсч тэр нисгийнхаа дэшин тэр өчсөн заяа. Тэгсэн чинь нисгэд маань нөгөө багшнууд маань байгаа. Тэгээд багш нар ямар гай болсон бэ гэж бодож ивэл та нар миний байнгын үзэгч одоо за миний анхны бичлэгийг одоо анх удаа үзэж байгаа бол та нар миний хуучин бичлэгийг үзэх юм бол би төгссөн багш сургуулийнхаа багш нар гэж жоох амар хамаагүй ирсэн шүү дээ. Тэгээд манай ангийн багш цагаан сараар манай ангийнхан ирсэн чинь мэндэ хүү YouTube хийгээд байгаа юм уу ангийн сургуулийн багш нар яриад байна гэд би ч нөгөө багш хамаагүй ирсэн шүү дээ. Тэгээд ий хүрээ гэж бодсон заяа. Үгүй нисгийн тошин дээр байгаа юм чинь таарч таарна би одоо таарах юм бол минтлэхгүй байх чи зү яах чи зү одоо яана. Тэгээ хамгийн амар нэг бүр амар ярьсан багш маань манай гудамжнах тэгээд одоо ус мус авч байгаа таарна. Тэгээд ёо мэдгүй би ямар ч сургуулийн багш нартайгаа таарахгүй цугтаамаар байна. Болтгол нисхээс нүүмээр манайхаа намайг байранд оруулаад өгөөч би дор дансаа үлдээ. Тэгээ ямар ч тийм ийм амар асуудалтай тулгарчлаа. Тэгээд одоо явах тий ярьц юм. Огч штэ тий. Тэгээ ямар ч тийм одоо Монголд очиод би бүр өөрийгөө үнэхээр завгүй болгоно найзуудаа. Би үнэхээр хүмүүсээ би нэр ингээд нэг нууцгаа хүсэлэх юм надад төрөөд байгаа заа юу. Та нар ойлгох хэрэгтэй. Би шантаа бүжгэл зурмаар байна. Өчигдөр би тоглоо зүгээр анитад урчигдөр ингээ гадуур мадуур гарч аваад шон мон ингээ бэрэл эргэж мэргээ үдсэн чинь нэг амар гоё мэдрэмж төрлөө. Тэгээд жоо эргэтэй шантаа бүжгэлдэг хүмүүс амар өндөр цалин авт юм шиг үлж. Би ажилд орох юм бол та нар ирээрээ гэдэгхгүй. Тэгээ ямар ч тааш гоё би яа байхгүй шүү дээ. За гоё хөдөлж ивэл тэг хин тамаатай юм тий.
Окей. Нээзүүдаа би 103 сар шонтой бүжиглэн гэхгүй. Сургуульд энэ төр би тийм үү би хэлж мэдэхгүй л. Гэхдээ би гин нэрээ шонтой бүжиглж үзмээр саналаа. Only би сая нээхийг хүсдэг шиг мэдэхгүй. Тэгээ ямар ч би өөрөө дуртай юм хийх юм бол бас гоё биш багтгүй шүү дээ. Гинт хүсээд дунлаа тэгээд. За энэ балаар гэж яг. Тэгэхээр мэдээж 5 сар гарсан байх хүмүүсээ 5 сар гарсан байгаа. Тэгээд 5 сар бол би яага гар уруугаа ингэж яриад нэг худлаа инфлюенсернүүд гараа ингэж авдсан шүү дээ. Яг тэр шиг зүгээр байдгаар л ирээ. Ингээд 5 сар боллоо. 5 сар гарцаа одоо ингээд хүүхдүүдийн кичээл ном сургууль төгсөлтийн баяр дунгуйлд архитектур чуудалтын үйлрэл тэгээд 5 сар болж байгаа юм чи хэдүүлээ жоохон 10 жилийн драма тог юмнуудыг ярих гэж бодлоо заяа. Яг үнийг нэг драматик юм байхгүй л дээ зүгээр 10 жилийн дурсамжтай зарим нэг юмнуудыг би ярих гэж бодож байна. Ягаад гэвэл надад ухаж гаргаж ирэх аимшигтай олон түүхүүд байна. Окей тэгэхээр хэдүүлээ мэндэ хүү ямар сургууль төгссөн бэ гэвэл би нисхийг төгссөн. Нисхийн айл сургууль гэдгийг таалдаа гэхгүй. Тэгээ би нөгөө мэндэ хүү бол нэг сургуультай нэг үзий ятаад матаад идэх хүүхдүүд байгаагүй заяа багш нарс нэг дургу багш энэ төр байгаагүй. Яг үнийг хэлвэл тэгэл ингээл би яг ингээд нэг хичээлтэй сайнч биш урлаг спортооч сайн биш зүгээр нэг мэдтэй устай ингээл тэгэл би яг нэг ангийнхантайгаа нэг дотн бол байгаагүй. Тийм болохоор ингээд нэг дандаа өөрөөсөө доод үеийн хүүхдүүдтэй ингээд нийлэх гээд идэг заяа. Доод үеийнхээ хүүхдүүдтэй нийлдэг. Тэгээд манай доод үеийн дүүнэр ингээд минтэйгаа гэх надад амар сайн. Тэгээ хаяа би ингээд доод үеийнхантай ингээд байж байгаа ингээд педомедэг ойлгоч үедээ би хаяа боддог. Гэтэ би педо биш л дээ. Гэтэ би хаяа ингээд өсвөр насны хүүхдүүдтэй найзалмаар санагдаад найзын үуч зүгээр яг нэг 17 16 хүүхдүүдтэй одоо би 20 дээ шүү дээ. Яаж юм бэ? Яг тэр үед миний нас гацсан юм шиг санагдаад байдаг заяа. Тэгээд би яг нэг тэр үеийн хүүхдүүдтэй түлхүү найзлахыг хүсдэг. Би педо биш. Та нар буруу ойлгож байна. Хинч намайг педогийн хүлтэй би юу яриад байна. Тэгээд ямар ч тач би ингээл ахлах ангид бол тийм байсан заяа. Зүгээр нэг тийм гим хор байхгүй. Гим хорн тэгээд нэг тийм сүртэйс гим хор байхгүй. Тэгээд нэг балаараа л хөвж идэг. Тэгээд анги дотроо бол жоохон юм драматик. Яг ялангуяа бага анги дунд бол миний хувьд нэлээд драма ихтэй өнгөрсөн. Ахлах ангиас бол би гайгүй болсон л доо. Гэхдээ бүр бага анги дунд анги драматик маань арай л бүр жоохон хаард талдаа. Ингээд манай ангийнхаа одоо үзчихвэл сайн байна уу? Та нас миний драмаг санах ёстой. Манай ээж имийг санаж гин үү? Та нарын драма болсон байх ёстой. Манай ээж имээ бол үнэхээр манай анги драма үлдээсэн хүмүүс байдаг. Үнэхээр гайхалтай. Одоо яриад ч үхүдээ бас нэг тийм жоохон гэр бүлийн асуудал энэ төр яг болохоор би гэр бүлийн асуудлаа бол нэг дэлгэх дургуулдаг. Яг өчигдрийн асуудал бол үнэхээр дийлмээр байсан. Тэгэд би нөгөө юу яагаад гэжтэй би ангита бууны нохоо очтой байсан заяа. Тэр юу вэ гэхээр нөгөө нэг дунд ангид ингээл хүүхдүүдтэй ингээл тоглож моглох гол хичээл дараал багш шууд харьмэр гэдэг заяа. Тэгэл би тоглож моглох гол хүүхдүүдтэй нийлэх гээл амин та нөгөөдүүл чинь намайг ингээ жигээд бахаар би дургу гүрэл шууд багшаа тэднүүр тэнд гадаа шийдэн тоглоод байна гэж хэлчихсэн. Тэгэл багш тэгэл гинт магтаалаа. Сайн байна. Одоо хин гадаа тоглож ин хэлрээ мэлрээ би бүр амар дуртай заяа. Бууны нохондоо тэгэл би тэгэл хэлдэг яг тэгэл хэлэл тэгэл ингээл тоглож хаяа нууц муусаар тоглол. Тэгэл ээж би нэг удаа ингээл хэлсэн бохгүй ээж ингээл багш намайг ингэж би баг бууны нохоо болцоо амар гоё байна ухаан юмэрсэн ээж болохгүй миний хөөж юу ч болсон ингэж хамаагүй яаж болдгүй юм чи наа чин сүлд нь ингээд ийм нэр салтгүй ингэс нэрээ салаагүй заяа ингээд би 6 дахь ингээд бууны нохоо хийснээс хойш багшд ямар ч бууны нохооны юм хийгээгүй заяа тэгсэн чи аль бүр тэр бууны нохоо өнгөрөө 4-5 жилийн дараа ангийн хүүхдүүд нэг хитэг ангийн нэг хэсэг бараг цахин ингээд аялалд явах гад тэгэхэд аялалд нууцаар явах гэсэн багшгүй явах гэсэн юм байл дээ заяа. Тэгээ ангид багшгүй явах гэсэн чинь би хэлээгүй шүү. Сэлэр чинь би багш мэдсэн тэгээд окей энэ аяллаа санааг хэлвэ гэдэг ийм сонь юу төрөж тэл яг уу нөгөө нэг юм уу би хэлмэгдүүлэлтэнд ороо би бүр юу хүн хор утгах өөрийгөө яаяа явчихсан. Тэгээд миний ихэд уур болдгоо яаж чинь зүгээр мэдээж нэг за чи хэлсэн байх юм бол аль шумал шуухад хэл юм манай нэг ангийн хүүхд хэлсэн заяа тийм намайг алгатаа тавцсан. Яг үнийг хэлээ алгатаас гэж би зүгээр тэр алын шүү гэдэг хүүхэнд уур хүрсэн байхгүй тэгэл мэдгүй би бүр амар тэнэг драматик юм хэлсэн заяа баг би үхээ тэгвэл чи манай гэр бүл мэл ёо мэдгүй би өөрөөсөө ичиж байна. Тэгээ ямар ч тэр бол би зүгээр дуугаа өнгөрч үгээсэн билээ л дээ. Тэр хүн тэгжсэн гэсэн би тийм юм хийгээгүй юм чинь тэгээ тийм драматик юм болцсон. Тэгээ би шууд хичээлээ ингээд нэг цаг маг л үлдсэн байсан баг тараад яваад уйлж унжаад гудамжинд уйлаад
Тэгээд ангийн чадвар амар драматик юм бичиж байгаа байхгүй. Та намайг буруу ойлгоод байна. Би юусоо энэ аялал маяллын талаар багш тийм яриаггүй. Та нас эндүүрээд ингээл тэгээд ингээд нэг муу нэр авчих юм бол ингээд салдгүй юм байлээ. Үрээ на сайн уу гэрээ. сайн уу. Манай нэ ирчлээ. Тэгээд би яг үнийг хэлвэл би ингээд манай намайг бичлээ гэдэг мэдчихэд би энэгээ хайжууд юугаас нь олгүй ярьдаг чсэн хайжууд хүн ирчихээр би бүр юу ч хийж чаддаггүй. Одоо Монголд бол би бичлэг хийж бол нэлээд судлаа юм болох гэдэг. За энэгээ явахаар яри төр хүлээж ахаар. Тэгээд тэр үед би нэг ангийнхандаа тийш гомдоо заяа. Гомдоо чийж дээ. Одоо бодоход би үнэхээр тэнийг зөвхөн дугаангурч юм дээр үе малгай. Миний үсийг хараа. Тэгээд би ингээд уралцсан байгаа байхгүй. Тэгээд би дараа нь бодсон чи ямар тэнийг юм би гэж бодсон заяа. Өөрийгөө. Тэгээд дараа нь дээл үгүй юу болсон л доо. Өөрчлөлөө болоод тэгээд зүгээр жижиг юм дээр сэтгэл хөдлөлөөр хандаа ямар ч нэмэргүй. Тэгэд нэг тийм ингээд ямар ч тач би нэг дунд анги бага ангитай бол нэлийн дурггүй байсан маань ангийнхан заяа. Тэгэд ахлах ангид ороо мэдээж бол амар гоё байсан. Ахлах анги бол миний хамгийн дурсамжтай жилүүд байсан заяа. Тэгэд бага ангид бол би юм найзуудаа яг нэг хүүхдүүд ингээд шилжилтийн насн дээр л ингээд аав ээж мээжтэйг маргалдаал эхэлдэг бол би бүр эсрэгээрээ заяа. Би ингээд бүр бага ангид нэг жоохон ээж юм би юм өвдөл нэг жоохон анхаарал сулраад ирсэн чи би бүр ёо бүр амар ингээд ивдэржсэн ч ихэнх айшин гитэн ивдэржсэн заяа зүгээр яг жоохон тийм талгаа иргэсэн мөчүүд ийсэн. Тэгээд би нөгөө юу яачлаа би бүр амар жүжигч хүүхэд байсан гэж өмнө ярьжсэн шүү дээ. Тэр үнэн заяа нөгөө та нөгөө нэг урлагийн услуг болж илүү тэгсэн чи би нөгөө хүүхдүүдэд дөрөвдүүлэх гээд нэг өөр мөрөдөд татуулах гээд аргаа ядцсан заяа. Ингээд цагаан өнгийн бент үйд штэ боолт гэдэг лөө юу ч л маарл тэр ингээ Улаанбаатар ингээ Улаанбаатарын твтийг ингээ цусмас гарсан юм шиг болгосноо гараа бохоод заяа. Тэгсний ичгчгүй сургууль дээр очиж байгаа заяа. Тэгсний миний гар нь ултарсан. Юу хуцаад байгаа юм бэ? Гар мултрах юм бол тэр чинь ингээ ясмаас л тэгнүүхээс хаанаас цусмас гарныг хийлцээ. Тэгээ багш мэдээж тэрийг харчаад худлаач үсгэлж байгаа мэдж байгаас намайг загнаагүй. Би одоо гинт бодсон чи гинт амар хайр үрж байгаа байхгүй. Ягаад чи хүүхдүүд яажууд эвгүй байдалд оруулах чи худлаа ингэсэн юм яагаад ингэж аанд гэж байгаа гэд болохсон чи яана гар марын хүнд ч болгоомжтой гэд. Яа багангийн багшаа хайртай шүү. Тэгэл ангийн хүүхдүүд жоохон байсан болохоор итгэж мэдгэсэн зарим яг худлаа энэ гэдэг юм бичсэн баг гинтэл зүгээр. Хөө миндэгүү цүнх маа уух юм гэл туслал маслаа. Тэгэл би чинь нөгөө нэг тим юм дуртай одоо ч дуртай хэвээр хэлгүй тэгэл бичсэн чинь нөгөө урлагийн үйлчлэг болсон эцэг эхчүүд ирсэн байсан гоё тэгснэ. Нэг эцэг ирснэ. Оо яа миний хүүг гар яасан гэснэ. Гинт ингээд бэрснэ. Гинт гар ингээ хөдлөхсөн чинь би бүр яг ингээд миний гарны бүх ингээ яс хөдлөх шгүүлсэн даа. Тэг мэдээж мултраагүй хүн дүүргүй юм чинь би зүгээр зогсож байгаа ш. Тэгснэ нэг хэсэг бүл эцэг эхчэнд бол миний хөө гараа болгоомжтой гараа гэл. Тэгэл мэдгүй тэр ингээд би нэг ингээ пак хийсэн мэдрэмж авсан юу. Худлаа гэдэг юм мэдчихгүй дээ. Үгүй мэдгэцсэн л гал да. Тэгээд ямар ч тач би бүр тэгс нэг анхаарлын төвд орох гэж ядцсан хүүхд байсан заяа бүр ингэж үсгэлдэг. Энэ байтугай би одоо анхаарлын төвд орохын тулд би өөрийгөө гомо болгож иржсэн гэл би юм ярьсан шүү дээ. Тэр үнэхэр үнэн заяа. Тэгэл би нэг мэдсэн сургуультай яар тийм нэртэй болцсон шүү дээ. Амар гайхалтай. Тэгээ яг нэг хэлвэл явын явсаар тэгээд одоо бараг тий мэдгүй. Тэр ингээд нэг тийм болцсон заяа. Ингээд би өөрийгөө тэгж ирдэг байсан заяа. Амар инээдтэй тэр ингээд нэг юм үзүүлбэр үзүүлнэгээ бүр ёо тэгснэ ингээд юу ёо би ямар тэнэг байсан би гинт бүр шал балаа юм толгоонд дурслаа. Тэгэд өөрийнхөө тим хэр болгож ирэн заяа. Комо гэхгүй хүүхдүүд шаваад байгаа шүү. Амар гоё санагдал. Тэгэл бүр жүжиглээл хөөх юм уу одоо надтай найзлаа явж байгаа мó найз маань би тэр хүүхд ямар ч буруу юм ийгээ хөөхөд би тэр хүүхдийг ингээ бид хоёр хос мас гэж яриад тэгээд бид хоёрыг төгсөн хос гэж ярьдаг байсан заяа. Арай төгсөн биш. Нэг 9 10 дугаар анги хүртэл тэгээд би бүр тэгэж үжиглээд тэр хүүхд одоо дургу хэцүүл байдаг байсан баг. Тэгэл өөрийг нэг балаа юм ингээ татцсан нэг омо гэж дуудаал тий. Тэгээ би тийм баймар жүжигчин байсан. Тэгэл юу лээ өөрийгөө ямар жүжиг мүжиг тавихгүйс солиороо бийжсэн нэр хурцж байгаа. Тэгэд бас ийм өөр зурган мураг зурцсан заяа. Тэгсний жүжигний нэр нь үл таних мэдээж үлээ мэдгүй. Ямар ч нэг тухайн үед нэг амар эротик кино үзчихсэн юм а тэр мөрнөөс л болсон баг. Нэг тийм амар тэнийг нэр мөр хөгцсөн заяа. Тэгэд би жүжиг мүжиг тавих га бийжсэн. Тэгэд тэр нэр одоо хүртэл ингээд арилаагүй баг төгсөл гайхалтай. Тэгэд ямар ч тач би одоо ингээд ер нь болж бүтэхгүй л бүх юмыг би хийжсэн үнэн байгаа ч.
Тэгээд ямар ч тач бид нэг тийм анхаарлын төвд орох гэж бүр амар их юм болдог. Тэгэл нэг удаа би нөгөө 4 бай нү 5 дугаар ингээд манай ангийн нэг хүүхэд надад жоох хөшөрөгцсөн юм уу би дургууг нь өргөцсөн юм уу би нэг имэгээс нутаар уцаа авч явсан байхгүй. Тэгэл утсаа ингээл орой тарах болсон чи миний утас байдгүй цүнхэн дотор мэдээж уцаа алгуулсан мэдрэмж ямар амар үдий та нар мэдэх ёстой чи та нар хэрвээ та нар уцаа алгуулж ирсэн бол мэдэх хэрэгтэй. Тэгэл би чи нөө яана гэл гайн таарж имээ намайг авах гээд ирсэн цаа юу. Тэгэл би ёо тэгэл имээ ингээл уурлал багш руу уурлал ёо амар юм болол. Тэгэл дуудуулаад залгасан чинь хогийн савнд дотор дуурч идэв. Тэгэл хогийн савнд хийцэн тэр хүүхэд тэгээ дараа нь надад суучлалтгүйсэн заяа. Гэхдээ энэний хор уршиг нь би нөгөө энэ нэг мэдрэл мод тайм өөрөө хогийн савнд уцаа хийц ингээ намайг цааш нь ярээ заяа. Тэгээ мэдээж надад тэр нь дургу байгаа штэ. Тэгэд нэг тим юм болж исэн. Тэгэл нэг удаа бүр 3 дугаар ангид билүү. Би нэр 2 дугаар ангид найзтайгаа нэг самбарны араар орж нэр самбарт бохоолдаж төгөлдөг байсан. Тэр санаад орчлоо. 1-р анги вэ нү? Тийм. Сайн уу найзаа? Сайн уу? Чи намайг үзэж гин үү? Санаж гин үү? Мэдхгүй юу вэ? Нэр 1-р ангид би тэгж тоглолдог байсан шүү дээ. Нэг амар том самбар байдаг байсан. Тэрний араар найзтайгаа ороод тэгж тоглолдог байсан. Самбарт наагаад жоох хөөхтэйс юм дөө. Тэгээд тэр найз бит хоёрын дараа маа дуусахгүй. Тэр найз уул нь амар ийм би санаж байгаа 3 дугаар ангид ингэ шилжиж явцсан санаад. Гэтэ бид хоёр ингэ нэг тийм нэгэндээ дургүй найз бол байгаагүй заа юу. Гэтэ юунаас ч болоод юм би ингээл нэг муудалцдаг байсан. Тэгээд нэг удаа миний гар руу бал зоосон гэ би үйлээ заа юу. Одоо бол бал зоох бол юу ч биш. Манай ангид нэг гочтог зоодог амар хүүхэд байгаа. Манай найз. Би нэг удаа одоо ярьчил алуулт юм болоо. Нөгөө нэг салгалж яваад үйлүүлсэн заа юу нүд мөдрөнд хуруугаа хийдчихлээ. Тэгсэн чинь амар үйлц гочтог өрцөн гараад ирдیں۔ Зоон гэсэн. Тэгэл би цухтаал найз дээр нь очсон. Хүй танаа ихчсэн намайг найзын дүүд дээр нас. Танаа ихчсэн өө зодгоо гэсэн. Өө наа чинь хит наа хөгийн гүлэг болгох. Тэгэд за тэр чагуу. Тэгэд би нөгөө гар ингээд бал зоосон шиг ингээд нүхмөх үүссэн тусмал гараад үйлээ дараа матыг юм болж байгаа шүү дээ. Тэгэл нэг тэр найз маа бид хоёр уул нэг тийм муу найзууд байгаагүй сайн найзууд байсан юм уул нь. Тэгэл ингээл нэгнийгаа бас ингээ ханцуу мэнзүг цамцныхаа ханцуу мэнзүг ингээд хайчл тоглож исэн заа юу. Тэгэд тэр найз маань нэг аймар юм болсон юм аа. Ээж дараа нь тэр найз маань шилжсэн гэсэн надтай уулзах тоглосон. Тэгээ ээж нэг юмнаас болоод тэр найзтай уулзуулахаа байсан заа юу. Тэгээ их чинь ингээ манай 2-3 гууд минь сан юмдэрдэг. Тэгээд дандаа миний дугаарыг асууна. Тэгээ би дандаа өөр дугаар хэлнэ. Нөгөө манай хин ирээд чамтай уулзахынгүй дугаарыг чи мэдэхгүй байна. Миний гоо дугаараа хэлээд өгөнгөд би ээж намаа битгий уулзаарай чи гэсэн. Тэгээ би дандаа худлаа дугаар өгдөг заа юу. Тэгэл би хэлэх болгондоо худлаа дугаар зохиож өгдөг 98 75 69 38 тэргээ заа юу. Тэгээд худлаа дугаар зохиож өгöd байгаа шалтгаан нэг өдөр ингээд ээж нь залгаад би ээжтэй ингээд тэрвэрлэлтсэн ингээд зургт үзье би жисэн гэснээс би бас ээжтэйг аяа тэрвэрлэлтэж унтдаг байсан шүү дээ. Юу хуцаад байна. Өгийн хүүхд бүр тэрвэрлэлтэж унтдаг. Би юу сэлгэрээд. За тэгэд ээжтэй ингээд тэрвэрлэлтэд гівтчихсэн чинь утас дуурайд ингээд манай хүү танаа үгийнх рүү явсан уу? Танаа үгийнх рүү явна гэд ирсэнгүй энэ тэргээд. Тэгэд ээж ингээд юу яриад байгаа манай дэрээгүй энэ төр гэсэн чил ээж гинт юу яатсан заа юу. Тэр хүүхд найзтай дараа нь ингээд нийлүүлгээ байцсан юусэн. Тэгэд би уулын тогломоор байдаг гэсэн найзтай нийлүүлгээ байцсан заа юу. Тэр манай нэг найз байна. Тэгэд уулын нэгдүгээр ангид үз ягуу найзалж исэн хулгайч байгаа заа юу. Чи үнэхээр oh no чи бол үнэхээр найз биш. Тэр бид хоёр үнэхээр bestie байсан заа юу. Нэгдүгээр ангидаа бид хоёр ингээд байнгын орцгоож тоглодог. Тэгэл мэдхгүй одоо тэгэл жоохон багтаа л найзалдаг байсан баг сүрхий. Тэгэл ямар ч орон гарan тоглодог байсан тэр найз маань нэг өдөр зангаа авирхсан юм да монохоо гинт ирээл намайг бүр танихгүй юм шиг гарцаал бүл хийдэл тэгэл миний уур үрж байгаа юм чинь тэгэл би ингээд нэг өдөр бүр гудамжинд нэг хүүхдээ нийлж байгаа зот мод нэг ярьсан заа юу. Амар драматик. Йоо би яг тухайн үед юу төсөөлж ирснээс амгүй байгаа гэсэн би зүгээр амар үйл зэлбэн яг үнийг тухайн үед минь 4-5 дахь анги үед тим амар зэлбэн байсан заа юу. Зүгээр би гудамжинд дэвж байгаа нэг танихгүй хүүхэд ирсэн хоёлаа шавах хоёлоо зодтолгоо модтолгоо гэдэг тим амар тим зав юу ч өгөх шиг тийм амьдрэлгүй. Тэгэл би нэг дургуурээ минь хулгайчиж олон юм хуцаад тэгээ би дургуурээ зодмоор санагдаад ганцаараа барахгүй мэж нэг гудамжинд таарсан хүүхдээс хоёлын дийлж байгаа тэрийг зод идэх хүүхэд. Тэгээд нэг тийм юм болоод гэтээ би зодоогүй л тийм дараа нь тэр найзтайгаа эвлэрсэн. Гэтээ одоо том бос ойн холбоо барихыг хүссэн ч миний найз үсэлтийг аваагүй тэгэхээр
нөө чи хүүх гэхгүй хөрх юмтай хаана юу хийж авд юм бол дөө момохо бол хүсмээргүй. Тэгэд нэг тийм ингээд нэг найзуудад иргэн дурсвал тийм ээ заа юу. Одоо жинхэнэ драматик юм л орё. Тэгэд манай нэг ингээд найз үйдэг гэсэн юм а яана хүмүүсээ би нэр 4 5 дахь ингээд бас хулгайч байсан. Хулгайч. Бүр үнэхээр гоё гоё юмнууд нь бүрдсэн байгаас тэ хулгайч. Гомо. Худалч. Нэр ингээд би бүр багш худлаа амар ярьсаар гоо багш надаа бүр итгэхээ үйсэн заа юу. Тэгээд ингээ манай нэг хитүү хүүхдүүд 4 5 дахь ингээ хүүхдүүд тэмэг татж байгааг би хараад тэгээд би багш дэлсэн багш надад итгээгүү. Тэгэл би окей за багш надад итгэв ийцэн минь тийм ийцэн бас дээр нь хулгайч худалч муу сурдаг амар муу сурдаг гэсэн. Тэгээд манай анги бол бага ангид байхад бол манай ингээл улсын цэвэр бичиг авраг болоод юу ч болж ийлээ да. Тэгээд хамгийн амар нь намайг ингээ том шалгалт болгонгод намайг нуудаг гэсэн шүү дээ. Өөр анги руу оруулдаг заяа би баг 2 3 удаа өөр анги руу орж нуугдснаа санаад байна. Бусд нь бүгд толгой сайн. Би ганцаархан л болж бүтэхгүй. Нэг тийм хүүхэд байсан заяа тэгэл хичээл мишэл таслаад хотлаа яриад тэгэл багш чи яа өвчг төр ирээгүй гэсэн. Имээ тэний утас руу залгсан давц авахгүй шүү дээ. Амар гоё хариулттай. Би тэгэж нэг 2 3 удаа хичээл таслсан заяа. Тэгэл нэг өдөр би хэрвээ та нар миний үнэнч бинүүд бол та нар миний хулгай имжлэгийг үзсэн байх хэвээр. Би тэрэн дээр ангийнхаа нэг охины утсыг хулгайсан талаараа ярьсан шүү дээ. Тэр чинь миний 2 дахь хулгай байсан заа юу. Одоо би хинт ч ярих хулгайгаа ярив. Окей, сайн байна уу найзаа? Сайн уу? Номын нээлтэнд нь баяр хүргэе. Манай найз манай ангийн хүүхдэлтэй номын нээлттэй хийсэн байсан. Тэгээд уучлаарай найз минь ээ би 4 дугаар анги чиний утсыг хулгайлсан юм аа. За окей, энэ юу басан гэрээ. Ингээд 4 дугаар ингээд би бас тусдаа утастай байсан заа юу. S2 моёр чинь тухай үедээ гоё утас байсан заа юу. Minecraft энэ төр тоглоо. Тэгээ би ихч миний S2-ыг хураагаад авцсан. Тэгээ би утасгүй болцсон заа юу ингээд амар хэцүү байгаа ш. Тэгээд ихч нэрнгэсээ миний утас өгөхгүй маань. За. Би өөрөө хулгай хийж ямар ч тач утастай болно гэд манай ингээ хамгийн гоё утастай л тэр манай нээз үйсэн заа юу. Тэгээ би бас нэг урдлаг үзлэгч болж илүү да мэдхгүй. Гин яг уу хулгай онгод орсон биш юм уу. Ингээд утсын ихлэ хогийн савнд хийснээ санаад энэ заа юу. Тэгэд хүүхдүүд энүүд ингээд байсан хогийн савнаас ухаж авч магад яа мэдгүй. Ямар ч тач би тэр найзын утсыг тэгж хулгайлсан. Тэр найз маань гэдэг одоо намайг хулгайлсан гадралдаг байх гэж би боддог заа юу. Уучлаарай би хулгайлцсан. Тэгээ би амар тэнэг заа юу. Мэдээж ингээл аниа намайг ингээд утас хурааж авсны дараа утас оллыг ороод ирэх юм бол намайг сэжгэлж магадгүй гэж бодоод би хулгайлсан утсаа хашааныхаа 2 3 айлын тэнд түр унгацсан байхгүй юу. За окей энэ тавьчихгээд тэгээд дэлгүүр яваад буцаад ирэхдээ олсон болоод ингээд авид ирээгээд дэлгүүр гэрлүү орох хуцаас солиод дэлгүүр орохоор тэр утас маань алах болцсон. Тэгээд хин авцсан бүү мэдээ миний төлөвлөгөө байх болоод тэгээд би хамгийн ч нөгөө найз дээр очиод найзаа чи утсаа яац гэсэн мань хулгай талтцгүй нөгөө хинийх руу зайлшгүй бас нэг муу нэртэй хулгайч нэртэй хүү байдаг гэсэн маань ингээд тэр минийг сэрдээд гэр мэрлүүнд очиод тухсан гэ ёо. Тэгээ би хулгайлцсан байгаа байхгүй юу. Тийм амар хулгайчлаа өрчин байсан даа юу тухай. Тэгэд заа юу нэг удаа би нөгөө тэр найзтайгаа ингээд тоглоо байжсэн чинь намайг бас ингээд нэг юу муу яагаад нэг октод мөхтөд дөрөв ингээд орох гэж байлуу та юу ч үлээ. Нэг октодтай ингээд нийлж тоглохоо гэр мэрлүүнд орох гэсэн намайг оруулахгүй байсан байхгүй. Тэгээд манай тэр найз болохоор ингээд тоглоно гэж үлдсэн. Тэгээ би гэрлүүгээ ирж ирсэн чинь манай өвөн таарад надтай хүүгээ асуусан байхгүй. Тэгсэн чинь би ёо нөгөө нэг намайг тоош тоглоогод нь гомдоод ууралцсан юм аа хайшин. Гинт нөгөө танаа хүүг чинь тэр тэднийх рүү тоглоом мөглөнийг орж исэн гэд матцсан заяа. Тэгээд гайхалтай нь өглөө нөөргийн амт надад ирж байгаа хгүй манай өвөө намайг ингээд зодсон тэргээд намайг бол хэлсэн мэдж байгаа л баг. Гэтэ өөргийн амтан тэгээд ингээд найзлаа яваад исэн. Тэгээ би тэгж амар матчихсэн бүр. Тэгэхэд л найзлаа яваад исэн л та. Тэгээд би ер нь нэг хүн матах амар дуртай байсан юм шиг үлээ. 6 дугаар ангид бас нэг манай нэг нээлтдэг хитэн найз байлаа. Тэгээ би нөгөө нэг юм уу хэдний нийлдэг хиттэйгээ юу яагаад PC дээд агуудал PC орж байгаа юм би бол тоглож чадахчгүй заяа. Тэгээ би ингээд PC ингээд ороод тэр айлын хашаанд ингээд цүнх мөнхөө үлдээсэн байсан чинь ээж нэрсэн тэгээд дуудаж байна. Манай хүү тэр хоёр хаана вэ гэсэн би мэдэхгүй PC тоглолоо явцсан амар худлаа өөрөө цуг тоглож исэн байж. Тэгээ би хэлсэн чинь дуудаад ирсэн би дуудаагүй гэрлүүгээ харьцсан заяа. Тэгсэн чинь өглөө нь нөгөө ээжнээс таалсан гэсэн. Тавилга руу толгоо болохыг нэрээ мэдгүй. Ер нь би нэг ингээд нэг хүн матах амар дуртай. Амар.
Гринчи ийм хүүхэд байсан байх нэ. Тэр найз минь хоёрын драма бүгээр дуусахгүй. Тэр найз маань намаа тэгсэн ч надтай ингээ найзлаа явчихсан өөр хэмтэй. Тэгээ би нэг өдөр бас нэг манай ингээ 2 3 юм балаа юм пүлийдээ намаа тэгээ би годомжин пүлийдээ явчихсан. Манай найз цуг явчихсан юм уу өөр хэмт намааг өмөрөл явчихсан. Тэгсэн чинь би яагаад чи нэг араас чулан болоо шидэд тахаар би одоо надад тийм хэцүү байсан юм уу? Би зүгээр годомжинд явж байсан танихгүй ихчээ та манай хамаат нэг чулаад өгч идэн намайг ингээд иргээ гуйхаа заяа. Тэгсэн чинь дэрэгч тэгэлгүй яах вэ маах уу гэсэн намайг гэрлүүгээ дагуул орцсон. Тэгээд займаа аялж өгөөд нэг 2 хүүхэд байсан санаад байна. Нэг нь жоох ах. Тэгээд за миний дүү наад бол чи явахгүй ингээ хашаагаа нэг гадаа эргэлдээд энэ чи ерөөсө миний хөө энэ гаргаад юу хүргээд өг энэ үг гэл тэгэл намайг дэше годомжны тэнд өргөж өгчөөл тэр ахгүй за баярлаа баяртай энэ гэл болсон чинь маргааш би анги дээр ирж байгаа ш. Тэгсэн манай нөгөө нэг ганц нийлдэг одоо миний сая утсын шаасан найз маань ингээ юм ярих байгаа хгүй. Тэгээ би яасан ч би чам тийм ярихгүй. Үгүй гэл тэгээд тэгсэн чинь тэр ах заяа гарангуудаа намайг хөргөж өгөөд гарангуудаа нөгөө 3 хүүхдийг зодоод гэрлүүгээ оруулаад гэрээ цэвэрлүүлээд тийм юм болцсон заяа. Зүгээр гимгүй явсан манай найз хохирцсон заяа. Тэгээд тэрнээс хойш бид хоёрын харилцаа нэг сая зэрэг өгөж би бодоод байна. Яг үнийг хэлвэл. Тэгээд тэр манай найз бид хоёр төгсөл бол нэг зүгээр нэг бүр нэг тим дургу хүмүүс биш зүгээр нэг хаяа үг сольдог. Тим найзууд болцсон заяа. Тэгээд тим амар байсан заяа би. Тэгээд би ээж дараа нь энийг ярихад алуулах гэсэн би нөгөө ээж би ингээд танихгүй айлмайлд орсон гэд хэлчихсэн чинь тэгэл ээж ёо чи юу яриад байгаа юм бэ гэж гашгацаа. Тэгээ би үгүй тоглосон юмаа гэж мандсан та тэгсэн заяа. Тэгээ ингээд нэг 4 5 дахь ингээл бүр ингээд хар дараамаа би яг үнийг нэг дурсах дургүй. Тэгээд яг үдэ би бас нэг зүгээргүй ангийнхаа охтууд ингээл өдөж мөдө төв юм биш тий явж илүү баг арай төв биш тэгээд над руу шийдсэн юм. Тэгээ би байрны айлын охтууд юм чи гэр орооллоо цухтаа бол орж ирэхгүй байх гэсэн чи ардаас нэг 4 5 сэгсээс юм адуу шиг гүгэд ороод ирлээ. Тэгэл би яах вэ гэж боддоо л бийжсэн чинь цүнхэндээ би пенал энтер хийсэн биш. Миний цүнхийг авч хүрээ лаптоп буусан суугаад нөгөө бодол дээр буцсан заяа. Тэгсэн манай найз над дээр гүйж ирсэн. Хой минтэйхүү наа чиний гişэр ном момыг ураад панелийн дотор байсан чи бүх харандаа юу гэж ингээ хуглаад байна гэсэн. Миний уураа ална гэж гүйчихэж байгаа юм чинь. Тэгсэн чинь нөгөө чи ингээ том би айманда айлах га том чулуу барьсан ингээл шилний харгаа юу хийцэн байсан чил нэг нь наа чин том чулуу каманда хийц магаагүй юм уу гэл тэгэл би бэлгүүн сараа тэгэл очил бэлгүүн саран I'm sorry. Тэгээ би ингээд амар ингээд бэртэж хэмтээд идэг нэг хүүхэд байдаг гэсэн юм. Юурээс ойлгодгүй заяа. Зүгээр амар бэртэж хэмтээд идэг. Баян ингээд нүдэн дээр ингээд хит ойдолтой энэ төргээ ярьдаг л байсан. Тэгээ би хамгийн амар би одоо ямар ч амар би нөгөө хахарцсан шилээрээ нүднийхээ ноёдлын сэтгэлний ингээд дээрээ заяа. Тэгээд мэдхгүй тэгэж гэртээ хайрсан заяа. Мэдээж тэр чинь би пеналын дотор бүх харандаа бал энэ тэр ухлуулсан ямар хэлэх үйт би уур хурж байгаа юм чинь тэгээ яг үгүй ингээд 4 5 дахь ингээд гайгүй байжгаад 6 дахь ингээс би яг нөгөө муу сортгаа бодвол арай сайжирсан заяа. Гэтэ бүр нэг цойлж мөйлээгүй. Арай сайжраа бас нэг дунд мундыг нэрүү зайлуул орсон. Чаа бас та хуулан бичлэг хийдэг үе штэ 6 дахь анги чаа. Бүр нөгөө физик хийм математик руу орохоос өмнөх ер нь бүхий физик хийм биологи энэ төр математик энэ төр орсноос миний энэ төр сүрсэн гэж би бодоод тийм штэ. Тэрнээс өмнө би физик мат энэ төр ер нь их гайгүй байсан гэж бодлоо яриад ч үгүй. Зүгээр нэг ингээл хуулан бичлэг хийдэг үе байсан. Тэгэл 6 дахь анги би бүр цааш нь мэндийнхүү болцоо орж ирж байгаа юм. Эмэр би яг үнийг л дунд ингээд хараал мараал хэлдэггүй байсан. Яа ёстой тэр гिच тэр янган махан гэл. Тэгэл яа нэг хүүхэд бүрд эрэгтэй хүүхэд бүр нэг ангийн нийгмиг гэсэн нэг ийм одоо хүн дээрлэх гэж нэг лаг харагдах гэсэн ойлголт бол байдаг бах заа юу. Тэгээд би нөгөө амар готлаа ёо. Юу лээ ямар сугам могом амар тэнийг үг ашиглан тухайн үед л амар лаг үг арамандаа жаажганаар юм гэж. Тухайн үед би бүр амар лаг гэж бодод амар хэлэх дуртай зав гэсэн. Ёо мос согноод гэл тэгэл ингээл зодоо модоо худлаа хийгээл явж исэн заа юу. Амар тэнийг ёо ямар гिच жингэр минь юу лээ жингэр гिच өлөгчм гэдэг үг ашигладаг заа юу. Өлөгчм гэдэг чи амар Напалны худлаа сонсогддог заа юу. Яах гэдэг тэнийг өлөгч юм гэдэг. Тэгээ нэг удаа би
зурдаа ингээд ангийнхны хажууд юм байгаа гэсэн багш ээжүүд л би зүгээр ийм байгаа шүү дээ. Сайн минь багш сайн минь зүгээр нэг амир гимгүү хөхтэй л нэг удаа ангийн багш наваа нэг тийм юм гэдэг юм идэхгүй байсан чинь манай ангинд би нэг охин жест дамбал хийдэг тархал маргал гэсэн чинь тэр мэр хэлсэн заяа тэгээд оо ямар сайн би мэдээгүй яагаад юм уус мэдээгүй чи хараа л үг мөг хэлдэг үстэй гэсэн манай анги өгтөр үгүйстэй багш нааж өөлөгчин гिचиж ингэр янган нэр бүр нүг тамны баг ингэтэй амжихгүй ингэж ирсэн. Наа ч өстө өөлөгчин гिचиж янгах биз та. Өстө тэгж хараад штэ багшаа. Тэгээд би хотлоо бандсан та уйлаа заяа. Тэгсэн багш намайг ари өрөөлөг дагуулад орсон. Тэгээд миний хөө тийм үг ашиглаж болохгүй заа юу чи хөөхөн штэ гэсэн чинь. Үгүй. Манай ангийнхан намайг царай бутыг гэсэн үйлж уйлаад ёо. Дараа май саур би ягаад чи тэгж хийснээс хойш ангийн багш надад дурггүй болсон юм шиг мэдрэмж авдсан шүү дээ. Мэдгүй манай ангийн багш надад дуртайсан л та. Гэтэ би тэрнээс хойш нэг жоохон дурггүй болсон юм аа гэж боддог. Тэгээ нэг удаа бас би ангийн багшаас болж үйлж хийсэн заа юу. Тэр юу гэхээр би нөгөө бүх хичээлүүд 80 90-тэй гарцсан. Ганцхан манай ангийн багш математик ордог байсан чинь намайг 69 79 гаргацсан. Тэгээ би ээжэд нөгөө ээжэд заавал 80 гарна гээ хэлсэн байсан уйлаа. Тэгсэн чи багш чи хичээлээ хийж чадахгүй чи юундаа уйлаад байгаа шал дурггүй үрчлээ. Ёстой би чамаа уул нь өргөө харгая гэж бодож ирсэн энэ тэрг уурлаад тэгээд би багш бүр ингээд надад дурггүй болсон юм шиг хаяа мэдрэг төрөөлээ. Йоо би нөгөө ангийнхандаа ядж хагаад ангийнхаа нөгөө дурггүй охтуудаа ёстой өөрийгөө тэдмэд гарна. Одоо би ёстой миний бүх хичээл 80 одоо би ингээд математик баг айгу харчлан энэ тэргээ ярьсан байсан чи нөхөө чи бүр баха автлаа ярьж яана намайг ёстой. Хөөс миний хөөхгүй ч ёстой. Наваа эрэнгүүд ялаа малаа дүнгнээд энэ тэргээд нэг нийлж мэлдүү нэг тийм охтууд байдаг байсан. Манай нээзүү заяа. Тэгээд би багшаа ингээ манай ангийн охтууд ингээд тэгээд гэсэн манай багш надад ингэж хэлсэн би санаж байна. Эр хүн шиг бай мэдээгүй. Одоо ч яг энэ үг хэрэгтэй л байна л да. Тэгээд эр хүн шиг бай мэдээгүй гэж хэлсэн заяа. Тэгэд би ингээл ямар ч тухайн үед бас нөгөө popular нөгөө анхаарлын төвд байх өвчин маань стил байсаар байсан заяа. Тэр гэхдээ бас арай гомомоогоос дээрдсэн байсан заяа. Ханны бүжгөр орсон шүү найзуудаа. Би одоо ханны бүжгүүд яаж харуулах вэ? Ямар ч хан ман дээр ингэж ингэдэг заяа. Тэгэж хүний инээлийг татах аргал орсон байсан. Тэгэд ингээд нэг заазур маазур ууш тоглолдог амир. Шоколад ям ч лүү. Тэгсний заазур нь зүсн мөсөн ч лүү. Тэгэл би ямар ч нэг хүн доромжилж дээрлэхээс лаг харагддаг гэсэн ойлголттой явжсэн 6 дугаар ингээд. Тэгэл хөөрхийн мөн нүдний шилтэй охин нэг хялар доллар хатны удам гэё. Тийм амир үе байсан юм хүмүүсээ ойлгох хэрэгтэй. Тэгэл би нэг удаа ёо амир гэрэнч заяа. Яг үнийг л би малгайгаа байнга ингэж өмсдгүүлдэ зүгээр одоо би гайгүй харагдаад байгаа болохоор ингэж байгаа. Тэгээд би нэг өдөр ингээд улирлийн шалгалт малгалт авдаг өдрүүд байсан баг. Тэгээ би нөгөө нэг ангигаа нэг 3 охинтой ингээд гэрт нь очиад яг түншиг дөөрэж байгаа заа. Тухайн үед яг түншиг хамгийн гоё шоу байсан. Одоо бодоход ган тоогоо маган тоогоо бархан интер орж ирсэн үе хэр хитэ юм би 17 он. Тэгэл ингээл нэгэндээ ингээл би шин 3 тэр охины очицсан ингээл дуу модуулаад солиорол бүжиглээл тухайн үед маргааш нарлаханд аялахгүй бол тухайн үеийн би кит байсан найзуудаа үнээр амир. Тэгэл байжсэн чинь тэр нэг найзын бас нэг өөр ингээ хүүхдээ үерхдэг үлээд гэсэн чинь яа мэндихүү би хартуулах хэрэгтэй байна. Яа хуцаад авах гэсэн. Тэр манай ингээ найз залуу тэр байрны дээр байгаад байгаа хгүй чи надтай хөтлөө гарчих чи одоо яг ингээд тухайн үедээ бас гайгүй хувцалцаа ичсэн юм шиг бэлээ зайлуул чи одоо ингээд гайгүй хувцалцсан чи гайгүй харагдаад энэ хоёлаа хартуул энэ төр гэл амар гар маранаас хөтлөж гарч энэ төр заяа тэгснэ амар тэрвэрлдэж мөвлцснээ буцаж орсон чинь би ингээд зарим их авах гараад орсон ойгоор хаалгын нөгөө найз залуучууд нь балбсан юм шгүүлээ заяа миний ойлгосноор тэгээд намайг зодон мод нь яасан юм мэддэггүй. Тэгэд би анх тэр өдөр найзуудтайгаа би моллоо сонссон байдیں۔ Компьютероос манай 3 эмэгтэйнээс надад сонсуулж байгаа моллоовыг заяа. Тэгэл орцсон дотроо яа гэдэг дуучин тухайн үед ингээд гарч ирсэн. Тэгэхээр юу вэ? Бараг 10 жил өнгөрсөн ба шүү дээ. Ямар хэмэр юм бэ? Тэгсэн чинь дараа нь тэр нэг найз залуу малуу ингээд намайг гиз рүү зохиж мөхөө заяа. Дараамаа. Тэгээ ямар ч 6 дугаар анги нэг юм биш. Би өөр онцгийн 6 дугаар анги нэг юм самхгүй байна. Тэгээ 7 дугаар ангид заяа. 7 дугаар анги би нэг миний дургууны хүүхд шилжиж орж ирээд тэгээд одоо нөгөө би 6 настай цэцэрлэгийн багшаа зандан гаалцсан гэж хуучин миний бичлэг дээр ярьдаг нөгөө бэнд заяа. Тэр найз одоо яг хөвтэй нэртэй байна. Гэтэ би тухайн үед амар дургүй байсан. Зүгээр ингээд анги матмаа болно гэдэг ингээд нэг жүжиглэлцэн орж ирсэн байхгүй. Тэгээд яг хөдөө хүрх юмт нь сэтгэл нь бол цаана. Тэгээд орж ирээд худлаад хийж хагаад
ингээд шалдаа буугаад хөрх амтан бас надтайгаа адилхан ингээд нэг хэсэг бүлэг хүүхдүүд ягнэнд орох гээд орж чаддгүй заяа. Тэгээд худлааж үжиглдэг. Тэгээ би тэр хүүхэд орж ирснээс ш миний бүр 7 дугаар ангиас миний амьдрал сүрц юм шиг санагдчихсэн заяа. Тэр хүүхэд ингээд миний хайж сууц амар хэцүү. Тэгэл ингээд томрол. Тэгэд би нөгөө нэг найз охин руу мөмийг харах гэж чад бичдэг чинь. Тэр байхгүй бас нөгөө амар илүү үйлдэл хийц заяа тухайд нэг найз охин мөхөнтэйсэн бас айгаа амар 7-8 найз охинтой оллаа харагдаг гэсэн бас тийм үүсэл бодол тухай үеж өвчсөн. Тэгээд тэр маань 7-8 найз охинтой над томрол нэг нь өстө жоохон цараймууд ихтэй би мемэнд нь болж хэрэгтэй надаа мөм зөв харуулдаг гэсэн би юу амар ичмэр чаад бичээ заяа. Ингээд танаа найз охин залууч ингээд чамаг ингээд мем чи ингээд бодоо ингээ хараад мараад баг бид нарт харуулдаг гэсэн чинь тийм ээ би хайртай мэртэй гэж хуцаад 7 дугаар ингээ охин штэ. Тэгээд тэгснэ би тийм үү. Гэтэ чамаг мем чи амар том боб гэдэг чи надад харуулж болохгүй гэсэн чинь зураг ирж чинь болж шүү. Тэгсэн чинь ингэсэн зураг заяа. Бүг нөгөө нэг балаа юм ингээд Facebook код мод ингээд солилцсон байсан юм шиг тэгсний. Инг заалан мална гэсэн зураг. Тэгээ би за утгаараа зод болсон маргааш бол би амьд үлдэхгүй мэн гэснээ. Йоо тухайн үед л амар хэрэгждэг амар үр дүнтэй арга стори дор амар юм бичил. Миний Facebook-ийн пассвордыг ороод миний Facebook хүн хакерцсан бэ. Юу хуцаад байгаа юм бэ. Тэгэд амин гарах оргоо хайж олсон. Хамгийн гоо ярах нь гэхдээ би зодуулаагүй. Амар эвлэг аргаар юм гарцсан тэр нь. Би та чамаг найз охин чи хайртай үг шалгасан юм амалгасан юм гэж хуцчих юм гарсан. Тэр хүүхэд бид хоёрын харилцаа за нэг 9 дуурын хүртэл гайгүй явсан. Тэгээд гайгүй заяа 8 дугаар ингийн тэр бол 8 дугаар гайгүй. 8 дугаар гайгүй. Тэгэл би 7 дугаар ингээд буцаад нөгөө гомо гэдэг нэр сэтэрсэн гайгаар заяа намтчихсэн. Намдаагүй гайгүй бийсэн. Би амьдаа тэр нэрнээсээ салах гэж бүр ингээд нэг найзтай охин омохонтойгоо зөвөр нэг ангийнхаа найзтай авах зураг мөргө оруулаад бид хоёрыг хосмоос гээд бүр нэг тим юм болж исэн заяа дараа маясаа өөр. Тэгээ тухайд Facebook нийцсэн байсан. Йоо миний үс яг юу вэ. Тэгээд би нөгөө нэг бас нэг дургу хүүхэд би тийм надад амар дургу. Уул анхандаа дургу байгаагүй. Тэгэд ингээд би Есүс мөшөтдөг мөтгээр нь гадуурхчлоо. Ямар ч тач би өөрөөсөө бас болоогүй заяа. Өөрөөсөө болсон заяа. Тэгээд дургу болцсон нэг хүүхэд маань яла 7 дугаар ингээд юу боллоо би санах хэрэгтэй байна байж байгаарай. Тэгэл бодод дурсамж байгаа да. Төрүүлж байгаа санчаад бичлэгээ хий. Би санахгүй төрүүлж байгаа. Санцсан шүү манайхаа. Тэгэд санаагүй байна. Юу солиорч байна байж байгаарай. Тэгэд ингээд 7 дугаар ингээд бол ингээд яг хүн ингээд мэдээж хэрэгтэй хөвгдөө шилжилттэй нас ингээд хөх бөхс бол ирэхтэх нь аргагүй бараг ингээд хичээл мичээлийнхээ үер бараг порномор нүзэл тэгээ бийжсэн заа юу. Ингээд бараг хичээл мичээлийн үер нэг юм болж исэн заа юу. Тэгэд би нөгөө нэг надаа нэг дургу саяны одоо миний самт гадсан дурсамцаа санаа. Тэр хүүхэд бид хоёр ингээд биеийн тэмэр болгоноор ноцолдож тоглодог байсан байхгүй. Тэгэд ягаад чи нэг гайн таарч нэг ингээд зодон бодон болж байгаа үеэр би очиод толгоон дээр ноцохноо тоглолцсон байхгүй юу. Тэгсэн чинь намайг зодох гээд үйлээд өрөөд ирээ. Тэгээ өглөө нь багш хэлээд ингээд биндээ хүү ингээд ноцолдож тоглож исэн чинь миний толгоон дээр хэрэг тоцохноо. Тэгээд багш дуудаад чи тэгтийн яаж байгаа ингээд асуусан би үнээр бүр паникнд ороо юу гэж хэлж чадаагүй. Бид хоёр байнга тэгж тоглолт юм а гэсэн чинь л мэдгүй азар нь юм маань ингээ зүгээр багш наа ч угийн байнгын тэгж тоглож идэм болж тэгээд тэгж аврагдчихсэн заа юу. Яг 7 дугаар ангид бол манай анги мингийн ч юм уу зүгээр эртний хүмүүсийн хувьд бол яг шилжилттэй нас бэлгийн нөгөө нотин зүудэлдэг нас байсан. Тэгээд тийм юм болоод тэгээд нэг удаа би бас Кама Сутра гэж хэлүүлээд ийчтэй алуулаад алдчихсан заа юу. Мэдхгүй тухайд Кама Сутрал хүүхдүүд ирээд байсан би мэдхгүй ээжэд хэлээд яг нэг л би ганцаархнаа алуулаагүй. Манай ангийн нэг охин битий заяа. Тэр бүр цагаан сараар гэртээ амар лаг үг сурцсан. Галаараа Кама Сутра гэж орж ирсэн чи ах цагаан сар дээр ахтай зотулсан гэд. Мэдхгүй ямар ч тач нэг тухайн үед бол нэг тийм яриа мэрэ дэлгэрж ийсгүй тэгээд би нөгөө юу хэлээ болгаач. Нохоо тэр бэшаар тэр толгоон дээр ноцохондоо хүүтэй оцгоор тоглож байгаа би санаандгүй цамцын талхиж байгаа юм шиг ингээд нуруугийн нэлчлүү мэдгүй ямар та цамцын талхиж байгаа юм шиг болоод нуруу мургийн нэлсэн чинь миндийг өтөрөөх шахаж чинь миндийг өтөрөөх шахаж чинь гэд тэгээд буцаад нөгөө нэр маань задраад тэгээд ёо тэр нэр чинь бол тухайн үед намайг бүр ингээд хоолой баймилж ийсэн заа юу хинэлтэй сургуультай гомоо гэж дуудуулаа байж дуртай юм би тийм амар дээрлэхгүй ах нар мах нар хүртэл гомоо маач тэгэл
Тэгэл би ингээл тэгэл тэр нэрнээсээ салах гэж салсан л да. Тэгээд тэр яг 7-8 дугаар ангийн үе 8 дугаар анги бол үнэхээр жоохон хэцүү. Нөгөө нэг солонгос K-pop mob шүтээд эрэгтэй хүүхэд мөхөд чинь тухайд K-pop сонсно гэдэг чи юу амар dark хэцүү шттэ. Тэгэл би ямар тааш нэг бас нэг тийм юм болоо. 9-р ангид бол үнэхээр би бүр 9-р анги мартахыг хүсдэг заяа. Йоо би бүр амар гэрэн заяа хүмүүсээ. Би нөгөө онлайн дейтинг хийсэн баггүй анхудаа. Тэр нь манай анги шилжээ явц хүүхэд байсан. Тэгэл би аминта тэр чинь бас амар хөөрхөн мөрхөнд ордог охинтой үерхсэн юм чинь би энэ бас нэг хүн амтантай үерхдэг гайхуулах гад ёо амар хичмэр заяа. Тэр онлайн дейтинг хийж байгаа охиныхоо бүх чат матыг найзуудтай гайхуулах гэж явуулдаг заяа. Бид хоёр ингэж чаталж гэсэн чинь дараа нь тэр чатыг маань ингээд манай нөгөө найз ингээд явуулаад ингээд бид хоёр ингээд түр хагаралтаа дараа салаагүй байсан чинь би нөгөө тоглоод би өөр хайртай үнтэй болцсон ингээд хуцаад Blackpink гэж энийг зургийг дараа явуулсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө найзгаа маань би наадахнаас чинь тэгээд илүү биш байгаа юм уу. Тэгснээр намайг болоо гэгээд бид хоёр салцсан. Жинигээс бол чи нэг хоёр хос салсан биш. Бид хоёр цааш яаж үсэ хэлж мэдэхгүй гэлөө. Тэгээд ямар ч тааш нэг ийм юм хүн болоо заяа. Гэтэ ямар ч тааш би нэг юм пик ми зам маань бол ингээд 8-9 дугаар ангигаар дуусаад би мэдээж 10-11 дугаар ингээ корона гэж яваад 10 дугаар ангид 11 дугаар ангид би арай нэг гайгүй болоод гэтээ нөгөө илүүдэлжингийн асуудал байсаар л байсан. Тэгээд нэг улаан загалмайд ороод заяа. Энэ үнээр ингээ дараа маа өвөр бас. Тэгээд би улаан загалмайд ороод би аль болох тийм сайн дурын ажилд ингээ сэтгэлээсээ хандахыг хичээдэг заяа. Тэгсэн чинь яачлаа үр нэг ингээд цаасаа харьц хийж ирэх хэрэгтэй хүүхдүүд байна гэхээр би мэдээж хамгийн дөрөв би хийгээд ингээд очиод цаасаа харьцгаа ингээд би ч бас хөөрхөн тэр чинь гялгараа юм уу ингээд 10,000 төгрөгийн ингээд зарлагтай цаасаа харьцгаа хийгээд авээчэд өгсөн чинь ингээд хэрэггүй болцсон. Чи яах гэж хийж суугааны юм ирсэн чинь миний уур үрээдээ би шууд улаан цагал махаас гараад заяа. Тэгээд тухайн үед надад нэг гişүүд энэ төр нь жоохон таалагдахгүй юм. Ягаад гэвэл ингээд нэг ингээд би ч одоо нэг 10 дугаар ангийн 9 дугаар ангийн охин байлоо. Нэг надтай ч ацуу ингээд тэр улаан загалмай хүүхдийг хаа гэсний намайг чийч гэж ярьцдаг заяа. Тэр нэг гайгүй ах махал байсан юм шиг байна одоо бодоход. Тэгээ би тэр мэрэнд амар дург байсан. Тэгэл миний хөдөлмөрийг үнэлэхгүй байна. Миний сэтгэлийг ойлгохгүй юм шиг санагдал би шууд нөгөө улаан загалмай үнэмлэхий шууд сургууль явахын савнд дуурч хайж маяа. Дараамаа. Тэгэл би за яг ингээд дараамаа өөр ингээд дараамаа дуслаа. Тэгээд би 12 дугаар ингээд заяа. Гинт би ингээд яг улаан загалмай нэг гоё юм би сургуульд ингээд танилын үрээ гэдэг юм бол мэдээж ихсэн заяа. Би бүр үнэхээр байж болох хамгийн нээлт дээр болсон ч гэсэн гинт ингээд найзлаа байжсэн мэдээж би та нарт хэлсэн шүү дээ. Би дүүийнхаа хүүхдүүдтэй ингээд найзлах дуртай байсан. Тэгсэн чинь нөө мүү новшнууд шиг гэх юм гинт ингээд би юу ч буруу хийснээ санахгүй байгаа хгүй зүгээр мэдлэл ингээд явчихсан чи гинт л өгийн нэг энэ муу ир чинь ёо ямар ядаргаад юм бэ хурдан яваасаа гэж ингээд намайг бодож байгаа нэг хүмүүс мэдрэгдэн шүү дээ. За энэ нэг надад дурггүй байна да. Яг тийм мэдрэмж надад мэдрэгдээ заяа. Нэг хүүхдээс юм ярьсан чил ер нь нэг юм цааргасан нэг юм цугтаас өнгө айс мэдрэгдээ. Яг үнийг би тэр хүүхдийн түүх мөгийн шалгалтанд туслаад явж исэн. Тэгэхэд яагаад намайг ингэж байгаа юм бол гэсэн юм сонио асуулт тулгарсан заяа. Тэгээд яг үнийг би тэрнээс олж би 5 өдөр ямар тааш нэг юм сэтгэлийн гүндий шарахтай явсан. Яагаад гэвэл би нөгөө амар эмзэг хүүхэд байсан заяа. Тийм болохоор ингээ ямархан юм гомдчихдаг. Тэгээд хүн гомдоохоос айдаг, үгээ байнга цэгэндэг. Би одоо нэг үг мүгээ шулуух хэлдэг төрлийн хүн биш ингээ дотроо хатглаа яваад идэг заяа. Нэг бодлын яг үний хэлбэл ийм хүмүүс айгүй хэцүү наад чиг яг гад аан мэддэг. Үгээ шулуух хийлээд дургуугаа хэлчихдэг хүмүүс хамаагүй амар эмзэг санагддаг заяа. Тэгэл би ингээд дургу болцсон заяа. Дадаа дургу болцсон. Тэгээ би бүр яагаад дадаа дургу болцсон юм бол гэдэг шалтгаан яагаад олох гэж би бүр ингээд бөө стресстэй заяа. Яа ингээд сэтгэл хөндүртэй. Би яг нэг 2 жилийн өмнө тэр чин 10-11 дугаар ангийн үед надад нэг тухгүй байсан мэдрэмж. Өдөр оронгууд гадаа ингээд жагсаж ордог байлуу дээ. Тэнгүүд надад ингээд ярих хүн байхгүй. Би ингээд нэг ганцаараа зогсож байгаа юм шиг мэдэрч байнг авдаг байсан заяа. Ганцаараа зогсож байгаа л ангир руу орж байгаа юм шиг. Ямар ч нэг ярих хүн байхгүй. Тэгээд тухайн үед надад хамгийн хань болж исэн юм бол онлайн тоглоом Roblox. Тэгээ би тэр үед
ороод ингээд сайн ажиллаж исэн онлайн найзуудаас санамсаргүй байдлаар муудалцаад авсан тийм хүн төртэй мэдрэмжээ тухайн үед авсан заяа. Яг үнийг тухайн үед миний онлайн найзууд баг миний яг жинхэнэ найзуудаас баг хамаагүй илүү юм шиг тийм санагдчихсан заяа. Тухайн үед би яг нэг тийм хүн тоош найзлахаар тийм байгаагүй. Яг юм амар бүтүүн зүдгүүн нөгөө нэг нэр тэгэл тэр нэг тийм амар хүн төртэй мэдрэмж ингээд хит хоногт дайрлаагүй заяа. Тэгэл окей дургу байна уу ямар над ямар хамаа байна. Тийм. Тэгэл би гин тухаарал болиол гэхгүй. Тэгэд нэг удаа юу яагаад гэтээ манай би чинь өөрийнхөө л ярьсаар гадаарлаа. Манай ингэ болвол заа юу. Яг бүр багштай амар маргалдаантай байсан юм аа. Бүр ахлахаа ингэ багшаа бүр уйлуулж мөлүүлээд юунаас усны санахгүй байна. Тэгэл би яг үнийг хэлбэл нэг талыг барьж чадахгүй зүгээр дугаа өнгөрчих юм дээр амар годлаа чаад бичилээд нэг хүүхдүүд байдаг шүү дээ. Багшийн зөв гэдэг. Тэгэд яг ч тухайд багшийн боромоор байсан чинь би амар годлаа тойлохонч бичдэг заа юу. Групп чат маттай гэл. Яа хүүхдүүдээ та нас өстө дахиад ийм сургуулийнхаа ширээн дээр сууж чадахгүйгаас хойш юу хуцаад байгаа юм. Та нас эвтэн нэртэй бэлдээ гэж бичил. Тэгэл манай ингээ мэдээгүй болооч гэл тэгэл амар инээдтэй заа юу. Би ингээл багштай групп чатан дээр ингээ багшийн талд орж байгаа шүү дээ. Багшгүй дээр өстө. Амар худлаа юм биш. Сайн байна уу багшаа? Тэгээд би хамгийн өрөвдөлт би багшгүй групп чатан дээр тийм юм хум биччихэд маргааш өдөр нь ангийнхаа хүүхдүүдийг багштай арын өрөнд муулаа байж байгаа байхгүй юу? Ангийнхаа тийм юм болцсон юм аа. Зүгээр багш намайг ингээд дуудаад анги ч хүүхдүүд ингээд надад яриад байгаа байхгүй. Тэгээд би одоо үгүй багшаа болон таны буруу байсан шүү дээ. Та ингээд гэж хэлж чадахгүй. Тэгээд зөв ер нь тийм ангийнхаа ер нь тийм баха гэдэг. Йоо тэгснээ буцаад ангийнхаа нөр очиод яа мэдгүй. Ямар ч тач нэг юм яа тухайн үеийн би өөрөө үзье ядаж чинь тэгэд ингээд алчмаар л яа чинь тийм худлаа биш юм а тэгээд заа юу өөр одоо нэг тийм тэгэд би ингээд бодоод үзсэн чи яг ингээд нэг ийм заа юу тэгэд 12 дугаар ингээд нэг жоохон тухайн үедээ би бүр амар ингээд гомдчихсэн заа юу тэр юу гэхээр 12 дугаар ингээд миний хийж үзхийг хүсэжсэн юм хамгийн гоё юм бол сурагч багш тэгээд тэр чинь мэдээж нөгөө нэг сургуулийн өөрөө удирдах зүйл юу вэ? Нэг ямар ч нэг юм харц мартдаг нэг ийм гарууд байдэн штий юу хүмүүднийх нь нуглаа энэ төр яагаад байгаа би бүр амар нэг ийм малгаатай тийм энд нэг гэл алдсан тэмдэгтэй гарууд тэгээд би нөгөө бүх алаан болно штий тэр чинь хитэн багш нь болох гэж би ууланд сонгогдсон байсан байхгүй юу ингээд нэрээ бичүүлсэн тэгснэ миний бодлоор тэр зүгээр найзыгаа миний бичсэн нэрийг сонссон мөртлөө найзыгаа ингээд чигцэн юм шиг санагдсан заа юу тэгээд би ингээд амар баярлсан байсан чинь ингээд би гасцсан тэгээд намайг албаар гассан юм шиг санагдаад чи яагаад ингэж байгаагийг би шууд тулгаа асуусан чи. Тэгээд би тэрнээс болж ингээд бүр шархлаад яад чи миний төгсгөөс өмнө хийхийг хүсчихсэн хамгийн нэг юмнуудын нэг тэр үсэн заяа. Тэгээд би шархалсан зүрхтэй. Тэгээд би ягаад чи тухайн бүр амар гомдчихсэн гол доортлохомдоо үйлсэн заяа нөө үйлийнхаа юм хойно. Тэгэл үйлээд унж байгаа. Тэгэл ахлахаа ингээд драма ингээд дуусаа. Яг уу би одоо ингээд нэг жоохон хөнгөн ярьчлаа. Хөнгөн богино хэмжээний яг үнийг хэлвэл нөө анги хамаа бас нэг жоохон үлдэх өстой нууц моц гэж би байх өстой байх гэж бодоод байна л да. Эдгийн ярьчээд хуцчээд дайран ч тий. Тэгээд ямар ч тач нэг ингээд тэгэд би ингээд яг уу 12 дугаар ингээ эхлэл жоохон надад хэцүүсэн заа юу. Ингээл мэрэгчээ сонголт энэ төргээ бөө стресс юугаар ч ухаа мэдэхгүй тэгэл бүгд лаг болцсон би байдгаараа тэгэл 12 дугаар ингээ сүүлч хэсэг жоохон хэцүү байх байтал би чинь нөгөө нөгөө Facebook мөг дээр миний бичлэг тавигдаа би нэлээд popular болоод тухайн үед миний сэтгэл санаа ингээ сургууль мургалаар хүн бүр тэндэг мэддэг болол тухайн үед бол үнэхээр гоё байсан заа юу. Яа тэгэл би одоо жоохон санаа зовдөг юмнууд болвол байна ягаад ч ингээл хит нээлттэй байх гэдэг чих юм уу эсвэл бол хит тийм анхаарлын төд байх гэдэг чийдэг байсан уюуд л байгаа л да яг ингээд нэг 10 жилийн юм нэг драматик юмнууд гэвэл юм бизаа юу. Йоо нохоо би нэг бас нэг инээд хүн амтын инээлэх гэж нэг сургуулийн коридор тэний юм хийжсэнаа санацлаа. Яа би одоо бүтэн үзэж чаддгүй юм бол та гэтээ би чадвал би энд оруулахыг хичээе. Ямар ч тач би өөрөө үцэхгүй оруулнаа. Тэгээд яа нохоо яг юу бодож хийснээ би санахгүй байна. Гэтээ яа үгүй яг үнэхээр баг
ангийн ингээд заяа ангийн групп одоо ингээд Instagram чат байдаг заяа. Instagram групп баг ингээд миний Instagram шиг миний зургнууд дандаа байдаг. Тэгэд миний нэг балаа орж хашиж байгаа бичлэгнүүд. Тэгэд яг үнийг гэтээ яг тухайн үед ингээд 9-8 дугаар ингээд бол ингээд шилжихийн төлс болдог байсан гэсэн яг ингээд төгссөний дараа бол 10 жил бүр амар гоё байсан юм шиг санагддаг заяа. Яг ингээд даавич юм мөнгөөр. Тэгээд сайхан л биш тий. Тэгээд би одоо яг ингээд өөрийнхөө л ангид болсон процессуудыг яриалаа л да. Манай анги ямар анги байсан бэ гэдгийг би юусэн яриаггүй. Манай анги яг нэг тийм яг бүр нэг ийм анги бол байгаагүй заяа. Яг бүр үнэхээр нэг анги мэнг байгаагүй ингээ хагаралтай. Тэгээ яг би болохоор яг нэг ангийн төмөв гэдэг бүлгийн хүүхдүүдэд орохгүй заяа. Зүгээр ангийн нэг амар популяр хүүхдүүд бид шүү дээ одоо. Instagram-ын тэтэн 100 дагагчтай лайв хийгээл байж байгаа нэг охтууд бидэн шүү дээ нэг амар popular дээр нэг жоохон web татдаг. Тэгэл эрэгтэйчүүд нь бол жоохон эйгөө өндөр үйсаа манай ангийнхан яг popular нэг царайлаг эрэгтэй хүүхдүүд айгүй ихтэй. Би чинь 3 дугаар салааны артлын практикийн атман гэх юм чашийн 3 дугаар салааны артлын практикийг ингээд баздаг. 3 дугаар салааны артлын практик үгийн ямар л ихтэй юм бэ гэж тэгэл тийм байсан заяа. Тэгэд нэг ингээ K-pop сонсдог хүмүүс нэг баг болцсон. Нэг ингээд одоо мама гэдэг практик болгоол зүгээр хаяад вэл яг тэр практикийн маань 3 маамалцсан. Тэгээд гоё юм уу? Би asexual болохоор яг нөгөө би ер нь яг ингээ asexual гэдгээ саяхан мэдснээс биш юу? Ирээдүйд хүүхдтэй болно гэдэг амар худлаа сонсогдоод байгаа заяа. Уг нь ингээд нөгөө бэлгийн харилцаанд орох балаа санагддаг юм хүний хувьд заяа. Зөвхөн би хүүхэд өргөж аваад амьдрахыг илүүд үздэг заяа. Зөвхөн яг гоо asexual гэдгийг мэдсэний дараач биш. Зөвхөн ер нь нэг тийм бодол ингээ яваад идэм а зөвхөн хүүхэд аваад өргөх ч юм уу. Хаяа зөвхөн налах хүүхэд амар өөрхөн санагддаг заяа. Тэгээ би болмоор санагддаг хаяа. Одоо бол бэлэн биш вэ өөрийгөө чи яа гэж. Гэтэ яг бүр ангийнхнаас 100% одоо өөрчлөгдсөн хүмүүс гэвэл нэрнгээсэл тэр ээж болсон хүмүүс л амар өөрчлөгдсөн баг та. Бусдын би үнэхээр хിവэрэ байгаа гэж бодож байна. Сайн байна уу? Таны нүд чинь бүр ийм болцсон биш. Чи өөрийг хайрлаа. Би юу энийг уугаад дуусгах юм чи. Та би одоо дуусгах наа навчлаа. Тэгэд яг тэр дунд миний нөгөө нэг юм гараж маань байгаа за тэр чагуу тэгэд би ангийн багшаа бол нэг муулмаар хүн заяа гэх тээ ангийн багш нэг таалагддаггүй цаа надад байсан. Яг уу надад итгэж мэдгэдэгчээс ингээд дээр ингээд групп за 11 дугаар ингээд гэж би санаад байна. Ингээд ангид веб татаад хөхдүүд тэгсэн чинь яг миний орчин татсан чинь багш тэрийг анзаараа харснаа нөгөө намайг ингээд хилчих гээ гуугаа болдгоо хин веб татсан хилчих мэдээж би хилчих юм бол тэр чинь бүр үнэхээр утгаараа намайг үзий яддаг штэ ингийн хүүхдүүд. Тэгээд би ингээд үгүй багшаа би хараагүй энэ төр худлаа харснаа мэдж байгаа заяа. Тэгээд худлаа хэлчих багш намайг тэрнээс хойш ингээд худлаа мотлаа ярьлаа гэдэг болчихсон заяа. Яг үнийг л багш намайг яа тэгж эвгүй байдалд орно гэдэг мэдсээр үж яа тэгж асуусан ангийн хүүхдүүд эргээ над руу ийм жоохон ийм хандлага энэ төр гарна гэдэг мэдсээр үж яа тэгж асуусан би гайхдаг заяа. Ер нь дандаа л тэгдэг. Тэгэл бүр нэг удаа ангийн багш магсаас ойлгох дээр тулаа гар хөлөө усах зурхад хүртэл нэг тийм юм болж исэн. Би зөвөр яг тэр үед л ингээд багшаа та яа намайг ийм байдалд оруулаад байгаа юм бэ гэсэн мэдрэж бод. Тухайд надад мэдээж хэцүү байгаа шүү дээ. Багш үннийг хэлэх хэцүү. Ингийнхаа хүүхдүүдийг ингээд матсан болчихж байгаа юм шиг тий. Тэгчдэг байсан заяа. Гэтэ би одоо бол багшаагаа болмааргүй. Йоо би ийм болон гарын хөдөлгөөний их дургу гэдэг. Багшаа I love you гэх. Тэгээ ямар ч тач нэг тиймэрхүү л байлаа. 10 жилийн төв. Тэгээд яа битгүй энэ амар уйтгартай яриа болчлоо. Тэгээд уучлаарай. Ингээд дуусгая да хүмүүсээ. Яг нэг хэлбэл яг гэтээ ингээд 10 жилийн хүмүүсэд зүүсэн 10 жилийн хүмүүс зүүж байгаа 10 жилийн хэм байх бол одоо нэг сони биш юм байна. Яг ингээд сургуулаа төгсөө 20 30 жилийн дараа ч юм уу тэр хүн яаж явж байгаа нь сонирн байхгүй тий. Яг үнийг хэлбэл хинч аав ээж авч өгсөн мөнгөөр тэгж томорч чадах байхгүй юу. Яг үнийг хэлбэл аав ээж авч өгсөн юм 1000 томроо яах юм бэ? Тийм үстэй тий. Тэгээ ямар тааш нэг тийм сонин юм ярьлаа. Миний драматик түүхийг сонссон танд баярлалаа. Би одоо хизээ дахиж бичлэгийг оруулахаа мэдэхгүй байна. Гэтэ нэг нартай өдөр оруулна да. Тэгээд би амар гоё харагдаад энэ cover зураг дараа юм. Окей.
дуусъя. Нэг амар айтайхан cover зураг дарах хэрэгтэй юм да. Яа хуу. Үнчээр. Окей. Та бүхний сексуал мэндэ хүү. Бай баяртай. Сайн сайхан бүхний хүсье. Та дуусгая дүү. Өөр бол нэр татсан юм шиг санагдаад байх юу вэ? Баггүй. Баяртай.